Манайд дархан явж байгаа. Тэгээ би бас хотоосоо гарч чадахгүй ч гэсэндээ өөр газар руу явъя гэж бодоод Одайба гэдэг газар руу явж байна. Hello. За ингээд дархан явах замд манай хэд маань хурд хэтрүүлээд энд ингээд байж байна. Нэг иймэрхүү юм болж байна да. Жартаал явдаг. Жартаал явдаг айгу мондөг. 6 цаг явж байна. Таалт өгч байна. Иймэрхүү бид нар ингээд идэж угаал. Ингээд энэ бүр тухалчихсан. Би энд DJ гээл. Биштэй гэж байгаа хоцорчлоо. За ингээд би тэд одоо буудалтаа ирж байна. Буудаа гэдэг буудалд. Тэр цаадал нь болохоор фитнестэй, бассейнтай, йогтой, жимтэй. Бүгд амар signature sign-уудаа хийцэнтэй. Энд бол минийх штэ. Хан бол гоё хот байна өө. Анхудаа ирлээ. Тэс бид гурыг анхных. Тийм ээ. Бид гурыг анхны шөнөх болно. Эрдэнэт бас ийм байрнууд зөндөөд шүү дээ. Яг л орс бариад. Яа бөхсөө ухаад байна вэ? Одоос гэж байна. Тэгээд гараа өмнөдөөч. Бөхсөө ухаад ах энэ хөлт. Одоос гэсэн юм аа. Одоо дараа нь хоошоор идэхээр. Яа! Хайна! Таах чи чимдантай ирсэн юм уу? Тийм шүү дээ. Hello. За ингээд бид хэд даханд ирчихсэн байж байна. Моол орж идэв. Мол орж үзэхээс өмнө бас нэг гоё лонж очиж үзэх байгаа. Тэр хүнийг очиж харцгаая. Одоо бүгдээрээ энэ гүүрийг үзэх болно. Хичүүлээний хөшөөний жижигрүүлсэн хувилбар байна. Тэр адилхан харагдаж байна уу? Яг урд нэрээ харсан чинь жижигхэн л юм байна. За дүүрээ дархан дэрсээс итгэх ямар байна? За гоё байна. Хотоосоо гараад аюу гоё хөдөө гэсэн чинь хотод хүрээд ирлээ. Хөдөө гэдэлчихсэн шүү. Манай дархны залуучуудыг манай дархны залуусыг хөдөөнийх гэчлээ. За инфлюенс сэтгэл ямар байна? Одоо л сэтгэл авах гал явж байна да. Одоо сэтгэл байж байна. Одоо бодоггүй нэ ямар хөөрхөн юм бэ? Би өөртөө хөөрхөн юм аа. Би ямар хөөрхөн охин бэ? тэгээд дархан болцтой гоё нөө. Дархны охтууд хөөрхөн гэдэг гэсэн дархан дэрсэн чинь шууд хөөрхөн болчих юм шүү. Тэгээд дархны охтууд өнөөдөр явж үзээ. Диди гэдэг. Юу вэ? Явж үзээч чаашаа. Охин үзэх гээд байгаа юм ааши. Дарханд нэг Диди гэдэг клуб байдаг гэсэн. Тэр клуб өнөөдөр. Битгүү зөөр орж үзэх үү? Хөөрхөн охин байна. Харъя л та тий. Рок яаж хийгддэг вэ гэхээр ихэд сол түрсэн аваад тэгээд дараа нь сол түрсэн аваад ингээд камера ингэж тавьчаад тэгээ бид нар сая тийш амар худлаа алгасан. Тэгээ одоо дахиад буцаад алхах нь. Лого л ер нь л тэгчл хийгддэг байгаа. Яагаад тийм дархны залуугаар гэдэг шүү дээ. Би тэгээд тэр дархны залуугийнхаа төлөө би ингээд өглөө аав ээжтэй худлаа яриад уусанд гарлаа гэж хэлээд тэгээ би шууд цавгаад ирж ийсэн. Шууд дархан дөрөв ирсэн юм уу? За одоо бид энэ дархны Буудаа центрийн Буудаа лонж гэдэг газар руу орж үзэж байна. 6 гэж. Түшээ 7 давхар гэсэн. Данхаа яасан. Дархан жаа халуун орон биш юм уу? Монгол байсан юм. Гэтэ Улаанбаатарыг бол хамаагүй дулаахан юм шиг надаас мэдчихэж байна. За Буудаа лонж гэдэг газар руу орж үзье. Нэг ийм газар байна. За өнөөдөр бид нэр энд нэг үйл ажиллагаанд оролцох юм аа. Нойл орж үзэх үү? Оо. Энэ эмхтэй байшаа яваарчлаа шүү дээ. За ямар амт. Энд гэхдээ ямар гоё үнэтэй юм билээ. Өө за энэ зураг авчих чи. Чи миний малхан жоо нуухтаад байна.
Наскаг амар нуугаад ч юм уу. Чи намайг нуугаад байгаа юм. Нар үнэхээр гоё жаргаж байна. Тэгдэггүй маа андаа гэдэг чинь гэтээ тэгээ гэсэн үг байхгүй юу? Тийм үү да. Тийм шүү дээ андаа. Дархны клуб орж үзмээр байна. Үзээ л. Манай Наска бол Улаанбаатарын англиунтай нийлж байгаа энэ хоёр бол Улаанбаатарын клубыг бол нэг шөнийн дотор зүгээр хаччаад ирж байгаа таад. За ингээд буудлынхаа өрөөнд ороод ирлээ. Ер нь бол анхудаага дархан дэрт байж энэ гэрэл асдаг. Яаж асдаг юм бол? Яаж асдаг юм болоо? Асдаг юм болоо? Санаа. Фэйсбүүкээр хавчсан санагдав. А тийм үү. Намаагүй англиуныг ба. Цанга манай дархны хөөрхөн хүүхдүүд манаас би тийдийг таниад байх шиг болтой байна шүү дээ. Таньдаг охтууд Ирсэн цагаас л охин яриад. охин яриад байна. Баян охин яриад. Сав мав массаж барай юу гэж шаарддаг. За өстө хутлаа яриад байгаа уу? Хөө за хол батлаа. Хот юу гэж Өрөөндөө хоёулаа санаа штэ. Хоёулаа санаа штэ. Тэ. Хата үзээ явж байна. Юм Урбан Джейсийн модель салаа нүүр тэрэ. Миний хамгийн дуртай шоколад бол Bounty. Энийг бол Наска хэлэхдээ Bounty гэж хэлдэг. Bounty. Та дархны захыг сонирхуулъя. Сарсны чихрээ. Энэ гоё те. Энийг бас амар иддэг үсбүүхтэй. Энийг мэдхүү. 90. Энийг бас амар иддэг үс. Энэ гоё чихрээсэн те та санаж гин үү? Энэ миний бүр амар дуртай чихэр шүү дээ. Нахиа. Амар гоё. Одоо даанч би идэж чадахгүй л дээ. Оо энийг шиппоч юу хэлээд нэг юм зурагтай нэг чихэр байдаг үчлээ. Энэ ер нь дээр дандаа манай эмээгийн дэдэг гэсэн чихэр надад. Бид нар одоо зарагддаг л байсан юм байна л да. Аа сонирхол. Эдгээр гоё тий. Дунд ногоо юу? Энийг бүр амар идэж шүү дээ. Манай ээж мангар дуртай шүү дээ. Сэтгэл ог нь өөртөө олоо байсан бол эндээс авчихсан те. Хөөе хартаа. Нөөшсөн завс. Дүүрэн нуур гинэ. Дүүрээ. Чи нуур байсан байж. Чиний нэртэй загасаа. Өөрөө арх ухтаа идэх юм шүү. Арх ухтаа иднэ. Чи юу яриад байгаа юм? Одоо бид буудаа лаун, буудаад идэг нэг лаунж руу орох гэж байна. Тэгээд энд нэг гоё үйл ажиллагаа болж байгаа юм билээ. Тэгээд эхлэн бит хоёрыг бас панелистээр орооч гэдэг санал тавиад өнөөдөр тийш ихтгэл тавих гээд явж чинь. Тэгээд манай анхлын үгээ бэлтжиж. Би бас замдаа үгээ бэлдээл явж чинь да. Тэгээд ороод идүүлээ харцгаая. Юугийн ястаа одоодаг юм дээ. Хисэм ихлэг юм уу? Хүмүүс ингээд харахад амар снагийнхан зүгээр ингээд нэг юм жүжиглээд нэг юм хийгээд байд юм уу гэхээр яг ингээд дотор нь ороод үзэхгүй байхгүй. Яг бид нар яг юу хийдэг вэ гэхээр одоо зохиолоо бичиж байгаа. Зохиолоо бичнэ. Тэгээд одоо хамтрагч байгууллагуудтай уулзсан. Энэ ч бас нэг бизнесийн уулзалт болоод байна шүү дээ. Амар санаа гэдэг газраас юм контент бүтлгүй аяг түүх гэдэг контентд орох санал ирээд тэгээд би тэр контентд нь орох уугүй юу гэдэг нэлээд удаа бодсон. Яг гэх юм бол би чинь одоо тийм хүмүүс амар холцсон. Аль хэдийнэ холдоод ингээд нөгөө мэрэгчлэрээ ажиллаад эхэлсэн. Тийм ажилчаа өнгөрцөн байсан байхгүй тийм entertainment юмнаас ингээд жоохон тэр заагаад болсон. Тэгээд байж байгаа би
жоохон гуйлгаад байгаанаас. Нилээн гуйлгаж байгаа би за орё гээ. Тэгээд орсон чинь миний тэр орсон контент маань бүр нилээн сайн яваад хүмүүс айгу хүрээд айгу ам сайтай байсан юм баггүй. Тэгээд би чинь бас гайгүй ингээ хүмүүс таалагдаад байгаа юм даа гэж бодоод байжсэн чинь бас дээшээ өдөрлгөөнд нь таалагдчихжээ. Тэгээд хараад надтай дахиж уулзаад би дахиад тэр Амисанагийн газар дээр очиод тэгээд надтай уулзаад чи ингээ манай дээр ингээ ажиллая. Тэгээд хамгийн амар нь ингээ намайг ингээ огт мэдгүй шүү дээ энэ хүмүүс чинь. Тэгсэн чинь шууд зүгээр ингээ анх уулзсан өдрөө чи одоо ажилласаа гарчих. Шууд манад ажил байж тэгээд надтай шууд анх уулзснаа тэгдэг. Би хинбэ гэдгийг болж байгаа шүү дээ. Нийт одоо хүмүүс чинь нийлэх дийлэнх одоо. За нэг 95% багаар утгаад. Өөрөө мэддэг. Би хинбэ гэдгийг мэддэг. Бусдыг хараад. Чи юм бэ, тийм бэ, сайнхан бай, муухай гэж яриад байдаг болохоос биш. Өөрөө мэддэг. Тэгээд өөрөө таних асуудал дээр нэлээ өөртөө ярьсан. Тэгээд тэр асуултууд өгч байгаа. Та нар хэрэгжүүлээ. Маш сайн үр дүнгөө одоо үр дүнтэй. Би хинбэ? Би юунд дуртай? Их асуулт хариулах тусам өөрийгөө тань. Тэгээд ирэхээр чинь хүн өөрийгөө ойлгоно. Асенд орж ирж байна. Эрэгтэй нь баруун гар тийшээ, эрэгтэй нь зүүн тийшээ. Яа, энэ одоо болохгүй өөр баха. Би бассейнд ирлээ. 18 19 метрийн урттай байсан байна. Миний хувьд бол Монголын хамгийн цэвэрхэн байсан шиг санагддаг. Манай анхлоо жакузид орж байна. Ясан гоё юм. За манай охтуудын бикинитэй төрсийг хараарай. Нэрээ би таад анхны бассейныг танилцуулъя. За ерөнхийдөө эндээ ингээд амралтын хэсэгтэй байгаа. За хоёр замтай бассейн. За энэ болохоор саунтай. Саун маань юу надад хаж эхэлж байх шиг байна. Тэгээ саунаасаа гараад хүүтэн шүршүрт орж болно. За энэ болохоор саунаас гарсан цэв хүүт бас байгаа. Тэгээд жакузид ороод нэг иймэрхүү байдалтай байсан байна. Яс гэнэ? Бүдүүн тайна. Би бүдүүн биш шүү дээ. За. Хэлцгээ. Одоо нөгөө дархны алдарт Диди гэдэг бар руу очих гэж байна. Алдарт Диди Night Club тэрлээ. Сонирхолтой газар байт юм байна. Тийм 2000-ад оны үед хороол мороолын бар иймэрхүү байсан гэж би сонсч байсан. Манай клуб юм уу? Ямартач Диди гэдэг клубыг сонирхож үзлээ. Чамд ямар мэдрэмж төрөө? За дэжгүй. Тэгээд энэ гойдоо явал дэжгүй. Сая бид хоёрыг гарч яхад баг дахиад баахан хүмүүс орж байна. Одоо юу айгүй хүмүүс нь ихсэж явах шиг дүүрээд. Гэтэ яхаа бид хоёр зөөрөө гарчлаа. Харин замбай да. Айгүй тийм гоё өөр мэдрэмж байна л та. Улаанбаатарт бол бүр ингэж шал өөрштэй. Тий, таалагдлаа. Айгүй гоё ностальжик мэдрэмж төрүүлж ин DJ амар гоё сэтгэлээрээ юм байна штэ. За сэтгэл ханчлаа дөө. Тэглээ. Сая тоглоомын газар тэгж тоглож яваад шууд гэртээ ирсэн. Би ч гэсэндээ тэд нартай хамт дархан явмаар л яг үнэндээ. Монгол руу бол ер нь явмаар л. Монголоо л угаасаа амар санаж байгаа. Амар ямар бол за ер нь Монгол руугаа нүүе да. Айгу санаж байгаа юм чинь гэж боддог байхгүй юу? Монгол руугаа нүүе гэж бодохоор хүмүүс амар стресстэй байна. Ажил бүтгэд хэцүү байна. Төвжрэлтэй байна, утаатай байна, хүүтэн байна гэл айгу стресстэй ч юм гэл тэгдэг. Гэтэ би одоо ингээд энд амьдраад бараг жил болох гэж байна. Миний хувьд
гэх юм бол Монголд ингээд амьдардаг байхад яг утаа, түгжээ янз бүрийн юм стресс зөндөө байдаг гэсэн хэцүү юмнууд. Гэхдээ ингээд зовсон ч гэсэндээ миний нутаг болохоор ч юм уу нэг тийм цаана айгу уюг байдаг гэсэн нэг юм стресстэй зовж байгаа ч гэсэн нэг юм сэтгэлд уюг. Гадаад улсад одоо миний хувьд гэх юм бол би энд ирээд стресслээ. Ямар нэгэн зовлон бэрхшээл тулгарлаа гэж бодоход нөгөө нэг тэр сэтгэлд уюг байдаг юм маань юусе байдгүй. Тэгээ ингээд зовхоор яг нэг тийм амар юм хоосон гэх юм уу. За бидэд өглөөний цагаа уучаад одоо хот гарах гэж байна. Дархны маань аялалтай хамт ирсэн та бүхэнд баярлалаа. Бас дараалал манай нөгөө влогоор тэргээр уулзцгаая. Дархан бас ирж альжаалаа тайлж байгаа бол амраарай. Альжаал гэнэ гоё. Сэтгэл санаагаа гоё тайвшруулж амраарай. Хөөе. Явъя л да. Ээж л да. Явъя л да. Хэдэн минут талтай 30-аас явъя гэж хэлсэн шүү дээ. Ямар удаан юм чи. Бүтэл нь үлсээр ирчихсэн юм шиг зүгээр. За буулаа шүү. За би тэднийг асуудалд орсон байсан юм. Эрэхтэй зандаа хурдаа хэтрүүлээд карт машиныхан гэрчлэгийг оруулсан ч авсан. Сонирхолтой юм да одоо. Нөө машиныхаа гэрчлэгийг хураалгацсан тэгээд гэрчлэгийг авах гээд нэлээ. Асуудалтай болсон. Ууж муусан юм бол авахгүй зүгээр. Хурд хэтрүүлсэн тэгээд. За 58 намайг хүргэж өгч ийн 58 найз охинтойгоо өө shit хэдүүлээ амжсан. Намайг хүргэж өгөхдөө бүр олон юм яриа л. Сэтгэж бас. Скутер өнө явахгүй чи. Мөнгө авахгүй яах юм чи. Энэ влогийг үзсэн та нарт баярлалаа. Дараагийнхаа влогоор дахиад уулзцгаая. Дараагийн влогоор бид 3 влог гарна. 20 наснуудын ертөнд тэрийгэ үзээрэй.